Церемонтэй тарган байхаас айх уу? Эсвэл хинт ч хэрэггүй ганцаарцсан нэгэн болж хувирахаас айх уу? Бидний нэр хүнд, ажил карьерийн амжилт, амьдралын аз жаргал, царайлаг, туранхай, баян ядуу байх нь хэр их нөлөөлдөг вэ? Өөртөө таалагдах мэдрэмжийг үл хэрэгсэн, бусдад сайхан харагдах, бусдын таашаалд нийцхийн төлөө амьдраад байгаа юм биш үсттэй. За сайн байцгаана уу манайхан. Өнөөдөр бид та бүхэнтэйгээ кино задлан булангаараа иргэн уулзж байна. Энэ удаа 2025 онд дэлхийн нийтэд шуугин тариад буй The Ugly Stepsister буюу царемонтой хойд ихч хэмээх body horror төрлийн онц сонирхолтой аимшиг кино талаар ярилцаж задлан шинжилгээ хийхээр бэлтгэлээ. Та бүхэн маань киногоо бүрэн хэрэг үзхийг хүсвэл Univision-ийн видео сандах аимшиг кино дэснээс Монгол дуу оруулалтайгаар хүлээн авч үзээрэй. Энэ онд гарсан бүхий л төрөл жанрын шилдэг шинэ Холливуудын кинонууд ч мөн Univision-ийн видео сандад 7 хоног бүр нэмэгдэж байгаа шүү. Одоо энэ бүгдээрээ уг киноны далд утга санаа, дөрүүдийн сэтгэл зүг хамтдаа задлан шинжилцгээе. Юуны өмнө бүгдээрээ энэхүү киноны талаар олон нийтийн хандлага ямар байгааг сонирхцгоё. Body horror төрлийн аимшиг кинонд ер нь хүний биед илүү их мэдрэг тусдаг учраас хүмүүс тухгүй мэдрэмжийг төрүүлдэг нь үнэ. Уг бүтээлийг аимшигын түүхийн хөлбраа гаргасан Disney-ийн бусад бүтээл болох Цасангоо ба Долоон одой, Peter Pan, Winnie Pooh зэрэг кинонуудын нэгэн адил үнсгэлжингийн аимшигын хөлбөр гэж дүгнэж өв. Нэг хэсэг бүлэг хүмүүс байхад үлдсэн буюу дийлэн хэсэг нь уг бүтээлийг чухам төгс төгөлдөр үнэхэрийн гайхалтай бүтээл Браво гэж хэлмээр болсон байна хэмээн үнэлж байгааг нь шүү. Энэ кино Норвегийн залуу зохиолч Эмили Блихфельдийн анхны бүрэн хэмжээний уран бүтээл бөгөөд тус бүтээл нь энэ оны эхээр Sundance Film Festival-ийн үеэр нээлттэй байсан байна. Мөн Boston Underground Film Festival-аас шилдэг уран бүтээл, Neuchâtel International Fantastic Film Festival-аас шилдэг Европын аимшиг уран бүтээл зэрэг шагнал хүртсэн бөгөөд цаашид улам их шагнал авах магадлал нь өндөр байгаа хэмээн кино шүүмжлэгчид үзэж байна. Мөн 1700-аас 1800 оны үеийн түүхэн хувцс хэрэглэл, нарийн чимхлүүр деталь, тайз чимэглэл нь нарийн уран тансаг хийсдэлтэй бод дүрслэгдсэн гэдгээрээ өндөр үнэлгээ авчээ. Кино эхлэхэд бэлэвсэн хатагтай Ребекка өөрийн охид болох Эльвера болон Алмагийн хамтаар бас нэг бэлэвсэн хөгшин эртээ гэр бүл болж байгаа бололтой шинэ гэртээ нүүж ирдэг. Тэгтэл өнөөх хөгшин эрен ч гэсэн мөн нэг охинтой байж таардаг бөгөөд охиныг нь Агнес гэхэж. Эгчдөө хоёрын томыг нь Эльвера гэх ба тэрээр энэ киноны гол дүр юм. Цаашид түүнийг Элигээ дуудаа явчихъя л та. Товчхондоо тэрээр ханхуу Жулианд сэтгэл алдарч улмаар тэр ханхуунд түүний хувьд өдрийн бодол шөнийн зүуд болж хувирах ба улмаар төсөөлөлтөй амьдарч эхэлдэг байна. Түүнд нийгмийн зүгээс царемуутай гих шошгыг өгсөн бөгөөд энэ дүрийн том мөрийн хамар, эв хавгүй шүдний аппарат, нөсөө толбтой арьс, хитэд нугларсан гидс зэрэг нь энэ бүхнийг улам тодтохыг зорьсон мэтээ. Хөгшин осууд маань хурмын ёслолоо үлдсэний дараагаар охтуудынхаа хамт оройн хоолой идэж сууж байдаг ба хойд эцэг нь гинтл хөөрхилтэй охин Эли рүү бялуу авч идэн шоглож түүнийг ч бүгд шололдон хөхөрлөдөг хаж. Охин дэлт таагүй санагдсан ч ээж нь түүний хүчээр инээхийг ятгах ба охин юу ч болоогүй мэт царай гаргахыг хичээнэ. Эндээс бид эдний ээж нь охиндоо нэлээд хатуу хандгийг анзаарч болох юм аа. Гэтэл энэ доромжлол тоглоом шоглоом нь нэх удаан үргэлжилсэнгүй. Өнөөх хөгшин ир гинтийн үхлээр таалал өгсөж улмаар түүний төрсөн охин Агнес уйгаа шууд автаж эхэлдэг. Энэ үеэр нэгэн хачиргалтай үнэн ижлэгдэх ба энэ гэрэлт нь аль аль талаасаа мөнгөний төлөө байсан болохыг уйгаа шууд автсан Агнес охин ухаарч эцгийнхээ өвгөлд хойд ээж болон дагвар эгч нараа буруутгаж эхэлдэг. Ребекка эгчийн хувьд арай гэж нэг юм баян хүнтэй гэрлэлээ гэж бодсон байтал өнөөх нь үнэн эрэхтэй өч төвчнөн өр ширэнд баригдсан хүн байж таарсан ба энэ зовлонг даах сэтгэлийн тэнхээ байсангүй. Тэрээр амжиргаагаа залуухын тулд дахин хүнтэй гэрлэх хэрэгтэй гэдгээ охиндоо хэлдэгч царай зүс базаахгүй төрсэн Эли охин нь ингэж байгаа. Тэгвэл би баян гэртээ гэрлэе гэх сайн дурын санаачлах дэвшүүлэх ба ихэн харин түүнийг өөрийнхөө байж байгаа царайг ядаж толинд нэг удаа хардаа ухааны юм хэлээд түүний сэтгэлийг нь мохоодгоо. Бусад хүмүүс завсар зайгүй царай муутагаасаа болоод жижлэгдэж байхад төрсөн ихэн хүртэл түүнийг царай муутайг нь сануулна гэдэг нь юутай гунигтай байлаа. Энэ өнөөгийн бидний амьдралд ч бодит байдал болсон бөгөөд эд хөрөнгөөс болж хайргүй хүнтэйгээ амьдрах нэгэн хийхийг хүсдэггүй ч өндөр цалинтай болохоор төвчж ажиллах нэгэн хэн нэгний дарамт шахалтанд ор хүчрхийллийг төвчин босгосон амьдралаа үгүй хийхгүй тулд шүд зуух нэгэнгээд бидний дунд чимээгүйхэн орших аимшигт үннийг зах цугаас нь хөндөх мэт байгаа. Киноныхаа дараагийн нэгэн онцлог хэсгийг авч үзцгээе. Нэгэн өдөр ханхуу Жулиан цуутай хөрөм ихээр шийдэж газар орон даяар гэрэл хэмэгтэйгээ хайн язгууртан айлын цэвэр ариун охтын дундаас сүг төсгөөгөө сонх үжлэгийн урлаг тарагдаж эхэлдэг. Талигач ирээхэн охин Агнесэд энэхүү урлаг ирэх ба түүний хувь тавилан өөрт нь оногддог байсан ч олоосоо хэмээн сэтгэх Элид энэ бүхэн хамаатай болж ирдэг. Учир нь тэрээр энэ бүхнийг хизээж биелэхгүй гэж магадгүй ч мөрөөдлөө биелүүлэх цорын ганц боломж хэмээн хардаг ба Агнесээс өөрийг нь хамт авч явахыг гуйн зөвшөөрүүлж дөнгөдгөө. Эли хүрд эргүүлэх боломжоо ашиглахын тулд цаашид маш аимшигтай сонголтуудыг хийн бүхний хүчээр дайшлахаар шийдсэн байв. Хүний тархинд анхны сэтгэл төрүүлэхэд секунд ч хүрэхгүй хугацаа хангалттай байдаг ба энэ богинохон агшинд гадна төрөх буюу нүур царайг нь үнэлж амждаг байна. Энэ бол ухамсаргүйгээр автоматар бий болж үнэлгөө бөгөөд гой мухайг нь ялах хангалтгүй ирнэ хангалттай хугацаа болж таардаг байна. Хормын дотор ханхууд өөрийгөө үзэсгэлэнтэйгэх анхны сэтгэл төрүүлэхийн тулд Элиг ээжийн тухайн үеийн хамгийн шилдэг гоо сайхны мэрэгчлэлтэнд даатгаж үзэсгэлэнтэй төрөх бүтээх
аимшигт ажиллагааг эхлүүлдэг. Авраг том багажаар ам доторх эв хавгүй шүдний аппаратыг нь авах, төмрөөр шууд л хамрынхын нурууг зохиж хэлбэрийг нь засах гэх мэт аимшигтай ажилбарууд нь дэндүү нүд талтрам хүний бие махбод тэсвэрлэшгүй хэрэгслэл мэт байгаа юм. Ямар ч өвчин намдаагч, нойрсуулагчгүйгээр энэ өвдөлтийг тэснэ гэдэг царай муутай нэг насаар амьдрахаас дээр юм гэж үү? Тийм ээ. Магадгүй Элийн хувьд энэ бүхэн тийм л баг. Хайртай хан хүүтэйгээ гэрлэхийг хүсэх шунал нь нэгэнт түүний туйлын зориг болсон байв. Энэ үрдэл ярьсан зүйлс дөнгөж эхлэл гэж байгаа. Улмаар киноны үйл явдал үжиглэхт октыг бэлтгэх тусгай сургалтыг танилцуулснаар үргэлжилдэг. Агнес болон Элинаар энэ сургуульд хамт суралцгаулжээ. Үжиглэхт бүжгийн гол дүр болох 3 өхнийг сонгох өрсөлдөөн эхлэх ба Элич нүүрний игнээ зогсоод маш өндөр итв гаргадаг боловч сургагч багш нь түүнийг зүгээр л арын игнээрүү зөвлөждөг. Харин төрөлхийн үзэсгэлэнтэй гэгдэх Агнес сургагч багш нарын зүгээс тавигдах гоо зүүн шаардлага буюу гоё сайх, валик гэх стандартанд тэнцэж бүжгийн гол дүр боллоо. Удалгүй Элич жагсаалтын сүүл мөшгөж энэ байдал нь түүний атаа орслын үр дахиалах нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ үзэгдлийн далд санаа нь амьдрал чиний жинхэнэ чадвараас үл хамааран хэн нэгний давуу байдлыг илүүд үзэж шудраг бусаар ялгарлан шүүгдэх тохиолдол олонтой тохиолддгийг сануулж байгаа. Энгийн амьдрал дээр хичнээн их хичээл зүтгэл гаргасан ч цэвэр мэдлэг чадвараар бусад шууд бус хүчин зүйлсийн нөлөөллөөр анигдж үл тоомсорлогдох үйл явц нь эцэстээ бидний хорсол бухимдал үзэн ядалтыг тээх үндсийг тавьж өгдөг ажээ. Нэгэн орон хоолны үеэр тэд гэр бүлээрээ ширээ тойрон суухад ээлигийн урд зөвхөн нимпэгтэй ус тавьсан байдаг ба бусд нь санаа зовх асуудалгүй амттай хоол идэж байдаг. Төгс төгөлдрийн төлөөх өрсөлдөн чухамдаа түүний амьдралыг шийтгэл болгон хуургаж байв. Улмаар нөгөө октын үжлэгт бэлтгэх сургалтын багш нь ханхуг маргаангүй Агнес татагдана гэж үзэж байгаа учраас түүнд бусдаас илүү анхаарал хандуулж хөөрхий Элийг байнга доош нь хийж үл тоомсорлож байла. Нэг өдөр өөр нэг багш нь Элийг дуудаж уулзаад чи яг надтай адилхан санагддаг гэж хэлэн түүнд тууцан шимгч хорхойн өндөг залхихыг санал болгодог. Эли энэ тухай төрсөн дүү Аалмадаа дуулгалаа. Өмнөх хэсэгт төдийлөн дурдаагүй дүр бол түүний дүү Аалмаа бөгөөд тэрээр энэ бүх харгисал галзуурлыг яг хажуунаас нь ажиглаж нэг юм. Тэр бол нийгмийн хүлээлтээс үл хамааран өөрийнхөө хүснээр идэж дуртайгаа өмсөж хийхийг хүссэн болгоно хийдэг эрх чөлөөт нэгэн. Бас нэг талаараа насны хувьд бага золууд тул одоохондоо ямар ч өөрчлөлтөд тулгараагүй дарамт шахалтанд өртөөгүй гэмт зэмгүй цаахан дүрлээ. Магадгүй энэ кинонд нэг ч гэсэн хэвийн үзэл бодолтой хүнтэй таарай гэвэл тэр нь мэдээж Аалмаа охин байх болно. Киноны зохиолч бүсгүй нэгэн ярилцлаганд ингэсэн байна. Аалмагийн дүрийг үзэгчдийн төлөөлөл болгон оруулахыг зорьсон хэмээн дурдсан байдаг. Элигийн талаарх яриандаа дахин орцгоё. Тэрээр хоолны дуршлаа нэгэнд өөрөө захирч чадахгүй учраас тууцан хорхон өндөг залгиж гидсэндээ тэн цаашид таргалахгүйгээр хүссэн бүхний идэх сонголтыг хийдэг. Аалмад ихчийнх нь гаж гимээр шийдвэрүүд нь маш аюултай аимшигт хил хязгаарыг давсан мэт санагдаж энэ бүхнийг ойлгуулахын тулд түүнтэй маргалдаж үздэгч эгч нь аль хэдийн түүний үгийг хүлээн авахааргүй болтлоо шийтсэн хүүхэн болж хувирсан байв. Хөөхий Аалмадууд нь хийж чадах зүйл даанч байсангүй. Элигийн гаргаж буй энэ бүх үйлдэлүүд нь хожимын үеийн сөрөг нөлөө, цаашдын эрүүл мэндэд нь учирч болох эрсдлүүдийг огт тооцоолоогүй бодлохгүй алхам байсан юм аа. Маш олон хүмүүс гадаад үзмжээ богино хугацаанд өөрчилж үр дүнг нь үзхийн тулд 9 зүйлийн эм тариа, үл мэдэх бэлтгэлүүдийг сонгосоор л байдаг. Бид хурдан үр дүнг хүсэх тусмаа эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулж байдаг. Өнөөгийн бодит аюуллыг энэхүү кинонд шимгч хоргоогоор дүрслэн харуулжээ. Бас нэгэн сонирхолтой үзэгдлийн талаар авч үзцгээе. Нэг удаа Элиг ой мод нь ганцаараа байхад нь шуу агниж буй хүмүүсийн буун дуу болтой чимээ сонсогддог ба очоод хартал түүний мөрөөдлийн залуу хан хүн хоёр найзтайгаа зугаацаж явж байгаа нь харагдана. Эдгээр ирчүүдийн байр байдлыг ажих нэ эмэгтэйчүүдийн талаар шоолдон ярилцаж байв. Тэгтэл ханхүү Жулиан морь харж явах үеэрээ Элиг болоод харцдаг ба найзууд нь ханхүүг ийм эмэгтэй дуртай юм уу хэмээн тоглоом тохуу ихэд ханхүүч эргэлзэх зүйлгүйгээр тэдний яриаг эрс нийц зайхан тэрэ. Эли бүсгүй очиж мөрөөдлийн залуугаасаа ийм үг сонсох нь хамгийн гудамжигтай зүйл мэт санагдах ба бөөн гомдын нулимсаа тээсэр гэртээ. Ханхүүгийн дөрвийн хувьд бүсгүйчүүдийг харагдах байдлаар нь ангилж харьцдаг хөөхөмсөг эрэгтэйчүүдийн төлөөлөл юм аа. Хэдий ус орны угсаа заламжлах ханхүү байлаач ёс суртахууны хувьд нэг гүйгүүлээд авах юм түүнд байсангүй. Бүх зүйл нь бэлэн баян цэцлэн айлын хүүхдүүд дураараа ааш аяг гарах хандлага сүүлийн үед ажиглагдах болсон шүү дээ. Бас л нэгийг бодогдуулахаар байгааз. Эли шин дунд морины сарвчнаас чимээ гараад байгааг сонсоод очоод хартал. Нөгөө гой сайхан дүрсэн Агнес чинь зүр сэтгэлээ дагснуу яасан өөрийн дурлал залуу болох гэрийнхээ зарцтай байж байдгаа. Юу нөгөө ариун байдлаа хадгаж ханхүүтэй гэрлэх. Энэ бүхнийг Эли мэдээж ээждээ оволсноор ариун байдлаа нэгэнт алдсан Агнес ханхүүгийн үдшилтнээс хасагдаж гэртээ зарцлагдах маягтай болж хувь тавилангийн эргэлт явагдаж байгаамаа. Иннээс хойш үзэгдлүүд нь Диснейн үнсгэлжингийн үлгэрийн нэг хэсэг болж хувирдаг. Ер нь бол амьдралдаа нэг алд гаргахад түүн дээр нь дөрөөлөд дэвслэх хүмүүс бидний эргэн тойронд гарч ирдэг гэдгийг харуулах гэж зорьсон мэт. Нөгөө огцон мэргэлтийн хэсэг нь Элид амжилт гарах урам зоригийн эхлэл болж өгдөг ба зовсны цэц жарган гэдэг шиг ямартай ч түнд эерэг өөрчлөлтүүдийг авчирдаг. Удаан хугацаанд хүлээсэн хамрны боолтоо тайлж хүснээрээ гуайлаг нэгэн болохын цагт хүмүүсийн анхаарал түүн рүү чиглэж багш нар ч түүнийг бүжгийн гол дүр болохоор шийднэ. Харамсалтай нь хитрхи төгс төгөлдөр гоо үзэсгэлэн рүү туйшлан тэмүүлэх түүнийг дараагийн хэрэгслүүд нь хүлээж байла. Тэрээр нэгэн гоо цэсний эмчдэр очиж уулзаад явж байх ба эмчийн өрөөний ханд өлгсөн зургийн доор гоо сайхан бол өвдөлт хэмээн бичсэн байдаг. Түүний ээлж даймшигт өвдөлт нь нүдээ илүү тодруулах үүднээс сормоос уйлах шийдэл байх бөгөөд уг мис ажилбарыг хийх гэж буй совилгчийн өрөөс нэг нүд байхгүй байхыг харах нэ. Энэ эмчид итгэх хэрэг яг
байсан уу гэж бодогдохоор байгаа юм. Эли энэ минийг нь анзаарч харсан гэсгийг мэдэхгүй л юм. Монголчууд махнааснууд яснаас шүд өвдөхийг хамгийн хэцүү зүйл гэж ярьдаг шүү дээ. Үгээр хэлхийн аргагүй өвдөл мэдэрсэн тодорхой. Дараагийн онцлог хэсэг нь сайнны хажуугаар сар гихчээр түүний гидсэнд амьдрах шимж хорхоонуудын гаж нөлөө байв. Өглөөс ирэхэд түүний ээж нь охиндоо зориулан хотын хамгийн шилдэг оёлчин ирээр дуу алдам тансаг даашинзыг урлуулсан байдаг. Даашинзаа өмсөж толинд харахтаа Эли гинт толгойтой үс нь халдсан унжуугааг анзаарч оёдтолтон залууч түнд хиймэл шаргал ус зүүхийг санал болгодог. Яг үнэндээ энэ тансаг чаминд даашинзны төлбөрийг түүний ээж нь биеэрээ төлсөн байх ба энэ бүх золиос нь эцсийн эцэд охиноо ханхүүтэй суулгаж аваад хязгааргүй үед баялагын үзүүрээс атгах юм шүү дээ. Эцэст нь хүсэн үлээсэн ханхүүгийн үйлчлэг эхэлж Элиж сүх тэргээрээ ордонд хүрэлцэн ирээд зуртан охтыг нэг нэгээр нь танилцуулж гарлаа. Охтын бүжгийн үзүүлбэр дуусгаад ханхүү сая нэгэн Элийг анзаарч Элигийн хувьд хүсэн үлээсэн мөч буюу өдийг хүртэл твцсэн өвдөл цөхрөлт үзэн ядалтынхаа шагналыг хүртэж бүмэт ханхүүтэйгээ бүжиглэх хэсэг гардаг. Гэхдээ энэ бүх ичдийн мэт үзэгдэл түүний хүссэн шиг удаан үргэлжлээгүй юм аа. Түүний аз жаргалтай мөчийг сарниулж жинхэнэ үсгэлжин нүрээ халгаасаар бүжгийн танхимд орж ирдэг. Элигийн царайнаас бүх зүйл сүрч буйвд санагдах ба үүнтэй зэрэгцээд гидсэнд нь тэсгийн арга өвдөл мэдрэгдэж арайхийн заалнаас ухтан гарч амнаас нь амьд орхоонууд булталцаж арзганах үзэгдлийг харуулна. Би үхэж байна ээжээ гэхэд ээж нь түүнийг хариг сэрцгийгээр бүжгийн талбайр хүчээр оруулах ба үргэлжлүүлэн бусад ирчүүдтэй бүжиглэх ба эцэстээ Элигийн туйлдэл цөхрлийг хаа сайгүй арзганах өтнүүд илтгэхэд өгснүү гэлтэй. Ханхүү жинхэнэ үнсгэлжинтэйгээ бүжиглээд 12 цаг болоход Агнес зугдах ба инхтэй мэдээж шаагаага үлдээж ханхууч шааганы эзнийг хайж эхэлнэ. Харин үдшилгийн дараа мөрөөдөл нь нүд ирэмхийн зурт агаар замрах мэт үгүй болж байгаадаа эвлэрч үл чад Эли шаагаан тааруулан хөлөө тасдгаажээ. Энэ үрдэх шийдвэрүүд нь магадгүй түүний ээжийн нөлөөтэй байсан байж болох ч гэсэн хөлийн хурууга тасдах шийдвэр нь 200% өөрийнх нь байсан бөгөөд эндээ огтхон ч харамсаагүй байгаа нийл. Эцэст нь түүний хяналтгүй шийдвэр нь буруу хөлөө тасдахад хүргэсэн байдаг ба гэтэл хамгийн аимшигтай хэрцгий харгислалын төгсгөл нь энэ байсан үгүй л бас үгүй юм аа. Хэн нэгэн чамайг царай муутай, нүүрэндээ батхтай, үнцэн арьстай, том хамартай, тарган гэж бодох болов уу? Гэсэн сөрөг бодлын цэнэгүүд биднийг үннээс холдуулж, бусдын бодлыг таамаглах төдийхнөөр бид чухал бус зүйлсэд хэтрүүлэн ач холбогдол өгөх нь бий. Хэрвээ та бусдын юу гэж утгаас айх айдас буюу өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй үедээ нүүр тулдаг бол үнзгийн амьсгаа аваад бусдын бодлоор бас өөрийнхөө оршихуйн дотоод анир чимээндээ төвлөрөн өөртөө болон бусдад зөөлөн хандах нь тийм ч боломжгүй зүйл биш санагдах юм да. Энэ удаагийн кино задлангийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Мэдээж таны хувьд маш олон асуулт нээлттэй үлдэж байгаа зэ. Та бүхнийг энэ гайхалтай бүтээлийг өөрсдийн нүдээр үзэж мэдрээсэй гэсэн үднээс зарим хэсгийг нууц хэврүүлдэлээ. Тиймээс та нар маань The Ugly Stepsister киногаа Univision-ийн видео сандах аимшиг кино зэснээс Монгол орчуулга дуу оруулалтаагаар хүлээн авч үзээрэй. Энэ онд гарсан бүхий л төрөл жанрын шилдэг шинэ Холливуудын кинонууд ч мөн Univision-ийн видео санд 7 хоног бүр нэмэгдэж байгаа шүү. За тэгээд лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. Дараагийн дугаар тун утгагүй орно. Хүлээж байгаарай.